За сайн байна уу? Өнөөдөр та бүхэн сонирхолтой нэг имжлэг хүргэж байна. Энэ одоо би Өвөр Монголд ирснээсээ хойш ингээд Өвөр Монгол наадмаар зөндөө олон явсан. Имжлэг болонгууд Өвөр Монголын ихтэй сургуулиуд болоо дунд сургууль, ахлах сургуулиудын дунд зохион байгуулагдсан. Үндэсний бүх юм барилтаа нэг хүргэж байна. За энэ ярилтанд нь болохоор хохотоо зохион байгуулагдсан. Тэгээд Өвөр Монголынхаа бүх хушууд, шилийн гол, баруун үзэмж ингээл ер нь бүх газараас авахчуд ирж барилддаг юм. Их сургуулиуд нь болохоор хөдөн байрлаж байгаа их сургуулиуд ингээд бүгдээрээ нийлээд эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр төрлөөр нэг баг 8 хүнтэй 2-2-ороо шууд барилдаад багийн дунгаараа оноо гаргадаг юм лээ. Бас их сонирхолтой. Монголын тойргийн барилдаан шиг нэг хүн нөгөө багийнхаа 8 хүнтэй барилдан гэхгүй шууд 4 хос 8 бүх барилдаал тэгэл дунгаа гаргах чинь. Тэгээ дөрвөлж давсан баг нь хожд юм лээ. Хэрвээ оноо тэнцэх юм бол шууд хоёр багаас нэг хамгийн шилдэг хүмүүс нь гарч ирээд хань авах барилдаа хийгээд ялагчаа тодруулна. Тэгээд энэ нэг оноолт байхгүй. Сонирхолтой шууд би тэр хүнтэй барилдана гэд баг дотор өөрсдөө сонгож тийм лээ. За тэгээд баг хамгийн сонирхолтой нь эмэгтэй бүх юм одоо. Эмэгтэй бүх хөлийн автод их нэр үнэхээр бас үзээтэй барилдаж байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь дэвиш хаваад та нараа хэрвээ анзаарсан бол хэвээр ингээд хоёр тийш нэг ингээл алцаагаал өсрөөл. Энэ бол сонирхолтой хамгийн анх ирээд бас гайхчихлээсэн. Тэгээд айгу найрсаг ингээд дэвж гарчаад л хоорондоо гар бариад эхлэн барилдад дуусчаад гар бариад. Тэгээ энэ надаас их таалагдсан. Би ч одоо оргийн дээрээд ер нь нэлээд олон наадам, бараг 10 наадам өдөрт барилдсан. Дөрмийн доктор болохоор энэ ч бас шалгандаа ингээд гарын гартайгаа холн болтог бөгөөд барилддаг. Энэ бас их сонир. Хамгийн анх бол нэр хөл ойрхон бахар нэг сайхан хөл аваад л онгачмар санагдаад идэгсэн. Тэгэл сүултээ сурцсан даа. Энэ зодогны тухайд нэрээс ингээд харангуут ингээд амар төмөр зөрөгтэй ингээд ширэн зодогнод гэдэг. Тэгээд яг барилдангууд нэрээ барьцтай байдаг. Энэ наадмаас төрсэн сэтгэл нь Өвөр монголчууд хоорондоо их сургуулиудын дунд ийм үндэсний бүх юм барилтаа хийж яхад монголчууд бас их сургуулиуд хоорондоо ийм багийн барилтаа хийх сонирхолтой